Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнууд хоорондын чөлөөт худалдааны хилцээр нь талуудын бизнесийн харилцааг идэвхжүүлнэ гэдгийг улсын хурлын дарга учрал форумын үеэр хэлсэн үгэнд онцлоод байна. Тухайн хилцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдох зохицуултуудыг хийх бэлтгэл хангах ёстой. Монголын бизнес эрхлэгчдийн хувьд цаашид Евразийн гишүүн улс орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж бий гэж эдийн засаг хөгжлийн яам болон Монголын үндэсний худалдаа ажилтны үйлдвэрийн танхимын төлөөллүүд үзэж байна. Стандартчлалын хувьд бол бас бид нэлээд бас ахиас дэвшил гарах шаардлагатай нь харагдаж байна. Юу вэ гэхээр одоо байгаа 367 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр ихэд 100 гаруйх нь болохоор стандарттай байгаад байдаг. Тэгэхээр үлдсэн гисгүүдээр стандартын ажлыг нь яаж хэрэгжүүлэх вэ гэж. Гайлын хувьд бол Евразийн эдийн засгийн хөмсдөр маш их нааштай алхмуудыг бол ярьж байна. Гайл дээр бол хамаг хугацаа алдах, тэгээд гайл харилцан бичиг баримтны давхарлал гэдэг их олон асуудал байсан бол энээр бүх хэсгүүдээр бүтээгдэхүүн болгон дээр энэ асуудал дээр нэлээд анхаарч ойлгох талаар ингэж харилцан ярилцах тохиролцсон нь бол энэ удаагийн ажлын хамгийн чухал алхам байлаа. Одоо ч махнаас гадна юм шаардлага багтаа тийм бүтээгдэхүүний зах зээлд гарсан бид нар ашиглаад тэр замаараа маш богино усан гаргасан. Одоо ч носын идэлж байна. Одоо янманлын оймс чинь одоо чинь консервс махыг бол одоо 18% татвартай гаргаад амжилт олж байгаа манай компаниуд байгаа шүү. Одоо энэ чинь тэглэж байгаа. Энэ замуудыг бид нар богино хугацаанд ашиглаж явбал нийлээд нэг замаар нэг бэрэндээ гаруул илүү ашиглах болов гэж бодож байна. Албаныхны мэдээлэлээс үзвэл одоогийн байдлаар Монголын талаас Оросын холбооны улсад ноолуурын бүтээгдэхүүн экспортлоход 38% татвар, махан бүтээгдэхүүнд 18-аас 50 гаруй % татвар ноогдуулж байгаа юм. Мөн экспортын үндэсний бараанд эрүүл ахуй хорой цээрийн өндөр шаардлага тавигддаг байна. Цаашид чөлөөт худалдааны хилцээрийн хүрээнд экспортод тулгардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, зах зээлээ тэлэх боломж үрдэнэ гэж бизнес эрхлэгчдээ хэлж байна. Бид өнөөдөр энд том үйл ажиллагааг хаана цар хүрээтэй явуулахын тулд бид хоорондоо арилжаа хийх гэж байгаа чинь банкныхаа системийг яаж хийдгийг, мөнгөн урсгалаа яаж зохицуулах юм. Дээр нь Евразийн холбооны улсуудын сертификатууд улс орондоо харилцан адилхан үйлчлэх юм уу юу? Мөн Монгол улсын тохирлын гэрчлэгээнүүд улсуудын орнуудад харилцан адилхан тэгш хэрэгтэй үйлчлэх үү гэдэг ийм чухал сэдвүүдийг хөндөж ярьж байгаа хаа гэж ойлгож байна. Манай стандарт хэмжигдсэн газар маань гол стандарт бас хамтын ажлын гэрээ зурлаа. Энэ юу гэсэн үг юм бол итгэмжил ба стандарт хоёр байгууллагт маань явчихаараа доор нь манай тохирлын үнэгээ байгууллага буюу баталгаажлалтын байгууллага. Бид нар харилцаа өндөр хилцээр ингэж зурчиж байгаа гэсэн юм ба. Энэ юу гэсэн үг вэ? Нэг стандарт, нэг итгэмжил, нэг баталгаажлалт болж ийн гэсэн үг. Тэгэхээр манай нийт аж ахуйн нэгжүүд маань цаашаа Европ Евразийн 5 орнд болоо чөлөөт бараа бүтээгдэхүүн экспортлох тэрний суурин тавигдсан гэж бодож байна. Эдийн засаг хөгжлийн яамны мэдээллээр бол 2025 оны байдлаар Монголын талын гадаад худалдааны 10% нь Оросын холбооны улсад ноогдож байна. Монгол-Оросын худалдааны хэмжээ 2024 оныхтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм а.